Сайн байцгаана уу үзэгчдээ. Бид өмнөх хичээлүүдээрээ HSK-ийн 2 дэсийн уншлагын давтлах хичээлүүдийг орсон. Харин өнөөдрөөс эхлэн 3 дэсийн уншлагын давтлах хичээлийг орох болно. Танд сануулж хэлэхэд 3 дэсийн шалгалт өгөхийн тулд ойролцоогоор 600 ханз мэддэг байх ёстой. Харин одоо зарим нэг үг хэллэгээ сэргээн санацгаая. Та бүхэн дараах үгэнд таарсан зургийг олоорой. Тааруулсан зургаа шалгая. 北方 хойд зүг F 作业 гэрийн даалгавар E зураг 电脑游戏 компьютер тоглоом D зураг 面包 талах B зураг地图 газрын зураг A 周末 хагас бүтэн сайн C зураг таарах нэ. Дараагийн үгсийн өмнө зурагтай нь тааруулъя. Хэрхэн тохируулснаа шалгацгаая. Сайн борооны шүүхэр F 经理 менежер C 办公室 албан өрөө D 脚 хөл A 楼 барилга E 树 мод B зураг. Харин сүүлийн үгсийг тохирох үгтэй нь холбох дасгал ажиллая. холбосноо тулгаарай. 一件衬衫 нэг цамц 一斤水果 нэг жин жимс 一瓶饮料 нэг шилундаа 一壶绿茶 нэг данх ногоон цай 一杯花茶 нэг гаяг цэцгэн цай 一条裤子 нэг өмд гэж тааруулах нэ. Үзэгчдээ бид зарим нэг үг хэллэгээ давтлаа. Харин одоо 3 дэсийн шалгалт өгөх хүн заавал мэдэж байх ёстой зарим нэгэн дүрмээ сэргээн саная. Дараах өгүүлбэр дэх how гэсэн үг ямар утгатай болохыг хамтдаа орчуулъя. 今天晚上的电影票小光已经买好了. Өнөө оройны киноны тасалбарыг Сяоган аль хэдийн авчихсан. 我还没想好要不要跟你去呢. Би чамтай явах үгүйгээ сайн бодоогүй л байна. Энэ хоёр өгүүлбэрээс харахад how нь үйл хөдлөл болцсон гэсэн санааг илэрхийлдэг байна. Тэгвэл дараах өгүүлбэрийг орчуулцгаая. 我们楼上等你呢，你上来吧. Бид дээр чамайг хүлээж байна. Чи гараад ир. 老师进教室来了. Багш ангид орж ирлээ. 朋友回家去了. Найз гэрлүүгээ харчихсан. Дээрх өгүүлбэрт лай, чү гэсэн үгнүүдээр үйл хөдлөлийн чиглэлийг заадаг байна. Хэрвээ газар орон заасан нэр үг байвал гол үйл үгийнхаа өмнө ордог онцлогтой. Манай өгүүлбэрт энэ хоёр үг нь 教室, 家зэрэг үгнүүд байв. Хамтдаа дараах дасгалыг хийцгээе. Хаалтанд байгаа үгийг тохирохыг нь нөхөн. 谁在外边你出看看吧. 那边
有多数。我们过，坐一下吧。Нүкснэ харцгаая. 谁在外边？你出去看看吧。Гадаа хэн бэ? Чи гарч яваад хараадах. Ярьж буй хүн дотор байгаа учраас гадагшаа гарах гэсэн чиглэлийг заадаг чи авах ёстой. 那边树多，我们过去坐一下吧。Тэнд мод их байна. Хэдүүлээ тийшээ очиж сууцгаая. Явж очих гэсэн утгатай тул чи авах нь зөв юм. Өнөөдрийн хичээлийн сүүлийн дүрмийг давтъя. Хүн ба эд зүйлийн оршин байгааг туслах үгийн тусламжтай илэрхийлдэг. Жишээ нь 我家楼上住着一个老师. Манай дээд давхарт нэг багш амьдардаг. 上面写着320元. Дээд талд нь 320 yen гэж бичээстэй байна. Тэгэхээр биелүг нэр үг гэж байраснаар хүн ба эд зүйлийн оршин байх байдлыг илэрхийлдэг байх нэ. Харин одоо хаалтанд байгаа үгийг ашиглан зургийг дүрслэе.桌子上放着一些书. Ширээн дээр хэсэг ном тавиастай байна. 墙上挂着3幅画. Ханан дээр 3 зураг өлгөөстэй байна. Ингээд бид HSK 3 дэсийн зарим нэг дүрмээс давтлаа. Одоо бүгдээрээ бичлэг сонсонгоо харилцан яриаг орчуулцгаая. 周末你有什么打算？我早就想好了，请你吃饭、看电影、喝咖啡。请我？是啊，我已经找好饭馆了，电影票也买好了。我还没想好要不要跟你去呢。周末你有什么打算？我早就想好了，请你吃饭、看电影、喝咖啡。请我？是啊，我已经找好饭馆了，电影票也买好了。我还没想好要不要跟你去呢。Харилцан ярианы дагуух дараах өгүүлбэрт тохирох өгүүлбэрийг нь олцгаая. 周末你有什么打算？我们在哪儿吃饭？你和我一起去吗？我已经找好饭馆了。我早就想好了，请你吃饭、看电影、喝咖啡。我还没想好要不要跟你去呢。Тарусан өгүүлбэрээ тулгаарай. 我已经找好饭馆了. Би хоолны газраа бодоод олчихсон гэсэн өгүүлбэрийн асуулт нь 我们在哪儿吃饭? Бид хаана очиж хооллох вэ гэсэн асуулт би хувилбар байна. 我早就想好了，请你吃饭、看电影、喝咖啡. Би бодоод олчихсон чамайг хоолн дээр нь кино үзэж кофе ун гэсэн өгүүлбэрт 周末你有什么打算? Хагас бүтэн санд ямар төлөвлөгөөтэй байна гэсэн A асуулт тохирно. 我还没想好要不要跟你去呢. Би чамтай явахгүйгээ сайн бодоогүй байна гэсэн өгүүлбэр. 你和我一起去吗? Чи надтай хамт явах уу гэсэн C асуулт таарна. Одоо харин дараагийн харилцан яриаг сонсъё. 喂，你好，请问周明在吗？周经理出去了，不在办公室。他去哪儿了？什么时候回来？他出去办事了，下午回来。回来了就让他给我打个电话。
好的，他到了办公室，我就告诉他。喂，你好，请问周明在吗？周经理出去了，不在办公室。他去哪儿了？什么时候回来？他出去办事了，下午回来。回来了就让他给我打个电话。好的，他到了办公室，我就告诉他。 Харилцан ярианы дагуу асуултанд хариулагдах өгүүлбэрийг олцгоё. 周经理去哪儿了？他去游泳了。他出去办事了。他打电话去了。周经理去哪儿了гэсэн асуултанд та出去办事了. Тэр ажил хөөцөлтөөр явсан гэсэн би хариулт тохирч байна. Харин одоо өнөөдрийн хичээлийн сүүлийн харилцан яриаг сонсъё. 桌子上放着很多饮料，你喝什么？茶或者咖啡都可以。你呢？你喝什么？我喝茶，茶是我的最爱。天冷了或者工作累了的时候，喝杯热茶会很舒服。你喜欢喝什么茶？花茶、绿茶、红茶，我都喜欢。桌子上放着很多饮料，你喝什么？茶或者咖啡都可以。你呢？你喝什么？我喝茶，茶是我的最爱。天冷了或者工作累了的时候，喝杯热茶会很舒服。你喜欢喝什么茶？花茶、绿茶、红茶，我都喜欢。 Та бүхэн эхийн дагуух дараах асуултанд хариулаарай. 小丽喜欢喝咖啡还是茶？她什么时候喝茶？ Эдгээр асуултанд текстийн дагуу хариулвал 小丽喜欢喝咖啡还是茶？小丽 кофе уух дуртай юу? Эсвэл цай уух дуртай юу гэсэн хариулт нь茶是我的最爱. Цай бол миний хамгийн дуртай гэсэн өгүүлбэр таарах тул 小丽喜欢喝茶 гэж хариулах нэ. 她觉得什么时候喝茶很舒服? Хизээ цай уул тэрэнд тавтай санагддаг вэ гэсэн асуултанд 冷了或者工作累了的时候，喝杯热茶会很舒服. Даашсан юм уу эсвэл ажиллаад ядарсан үед аяг халуун цай авал таатай гэсэн өгүүлбэрээр хариулж болно. Үзэгчдээ бид өнөөдөр үдсэн дүрмтэйгээ холбоотой уншлагын дасгал ажиллалаа. Үзэгч та бүхэнд цайтай холбоотой нэгэн хэллэгийг зааж өгье. 茶好，客常来. Өгчлэн орчуулбал цай сайтинд гийчин тасрахгүй гэсэн утгатай бөгөөд орчин цагт энэ хэллэг нь зочин гийчнийг ямар нэгэн сайхан зүйлээр татах гэсэн утгыг илэрхийлдэг болжээ. Харин одоо бүгдээрээ Пан багшийн бэлтгэсэн Хятад цайны талаарх мэдээллийг сонирхон үздэцгээе. 各位朋友，大家好。今天要给大家介绍的是中国的茶文化。茶是一种可以喝的饮品，就像西方人喜欢喝咖啡，中国人喜欢喝茶。如果你去一家中国的饭店吃饭，饭店里的服务员一定会先给你上一壶茶。茶在中国人的生活中很常见，大家喜欢喝茶，是因为喝茶对身体有好处。夏天的时候，喝一杯绿茶就不会觉得那么热了。冬天的时候，喝一杯红茶，身体一下子就会暖和起来。茶在中国的古代是一种药，后来才变成一种可以喝的饮料。科学家还认为，
经常喝茶可以预防感冒和癌症。在中国人的心里，喝茶不仅是一种健康的生活习惯，也是一种放松心情、享受生活的方式。中国茶的种类有很多，比如绿茶、红茶，还有花茶。绿茶和红茶的颜色不一样，泡好的绿茶看起来是青绿色的，而红茶的颜色是红色的。花茶是在茶水里加入了花的香味。龙井就是一种有名的绿茶。下面我们通过一个视频来欣赏一下中国的茶。茶是一门功夫，来自同一棵茶树的叶子，可以调制出千变万化的香。白茶、绿茶、黄茶、乌龙茶、红茶、黑茶。中国被称为茶的故乡，不仅因为这里的土地孕育出世界最早的茶树，更因为这里的人们将茶视为一种沟通天地的生命。看了视频以后，大家是不是对喝茶有了兴趣了呢？其实我们在喝茶的时候，还需要一些泡茶的工具，比如茶壶和茶杯等。紫砂壶是中国人比较喜欢的一种茶壶，这种茶壶泡出来的茶喝起来会更香。茶壶和茶杯都是喝茶时的茶具，怎么用这些茶具来泡好一壶茶，就是一种艺术。中国人把这种艺术叫做茶艺。一杯茶不仅是一种可以喝的饮料，而且可以使人放松，让人思考，给人一颗安静的心。所以，如果你觉得累了，可以尝试去安静地喝一杯茶，感受一下茶的味道和这个美丽的世界。今天我们就到这里，我们下次再见。Хан багштай баярлалаа. Бид өнөөдөр HSK 3 төсвийн үгийн сандах зарим нэг үг хэллэг болон дүрмээ сэргэн саналаа. Харин дараагийн хичээлээр тэдгээр үг хэллэгээ үргэлжлүүлэн баттахаас гадна HSK 3 төсвийн уншлагын эхний дасгалтай танилцуулна. Ингээд манай өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. 再见.